За сайн байцгаана уу. За одоо манай эхэлж байгаа аравт ерөнхийдөө бол дараа 7 хоногоос яг хичээлүүд нь орж эхлэхээр төлөвтэй байна. Одоо манад 2-3 гишүүн дут байна. За ерөнхийдөө манай аравтад Японоос, Австрал твээс тэгээд Монголоос тэгээд бүр Сүхбаатар аймгаас хөдөө мал дээр байдаг хүн орж ирсэн байгаа. Мөн Канадаас, Америкаас, Калифорни мужаас их мэдчлэн одоо дэлхийн өнцөг булан бүрээс манай аравтад орж байна. За өөрийгөө хальт танилцуулахад би нүүдэлч тэмцлэгийн багш, mental fitness ADHD coach Ундраа байна. За тэгээд яагаад манай сургалтыг сонгох хэрэгтэй юм бэ? Яагаад нүүдэлч тэмцлэгийг сонгох хэрэгтэй юм бэ гэвэл хэд хэдэн зүйлийг бас ярмаар санагдчихэ. За хамгийн гол юу вэ гэхээр би юун дээр алдчихсан бэ? Юу буруу байсан бэ гэвэл би сайн охин байх гэжсэн. Ээж авдаа сайн охин нь байх гэжсэн. Дүүнэртэй сайн хичнээн байх гэжсэн. Нөхөртэй болоод сайн эхнэр байх гэж. Тэгээд хүүхдүүдтэй болоод сайн ээж байх гэжсэн. Тэгсэн чинь энэ бүхэн маань буруу байсан. Яагаад сайн охин байх нь өөрөө буруу болчихсон юм бэ гэх юм бол хүнд таалагдах гэж яваад тий сайн охин байхын тулд дуулууртай сайн хүүхэд байхын тулд дандаа бусдыг өөрийнхөө тий өмнө тавьж за би яах вэ би зүгээр би болно гэж явсаар байгаад би өөрөө хинч биш болчихсон. Тэгэхээр зэрэг одоо бусдыг хайрлна гэдэг чинь өөрийгөө хайрлж иж бусдыг хайрладаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бусдад хэд таалагдах гад ингээд явснараа бас өөрөө алддаг юм байна. За тэгээд сайн ээж байх гэд хичээсэн. Тэгээд яагаад сайн ээж байх гад хичээхээр буруутчт юм бэ гэхээр хүүхэд маань алдаа гаргана. За одоо зөвхөн жишээ авъя. Хүүхэд маань гүйж явж байгаад унчлаа. Тэгэнгүүт би уурлаад хүүхдэд загнажаа. Тэгээд яагаад хүүхд чинь унчаад өвдөөд уйлж яхад дээр нь чи нэмж загнаад байгаа юм бэ гэдгийг би өөрөөсөө асуусан байхгүй. Тэгсэн чинь би сайн ээж байхыг хүссэн. Тэгээд би сайн ээж байж чадаагүй болохоор хүүхэд маань унтсан. Тэр гин бурууг би өөрөө мэдэрч байгаа. Энэ гин буруу надад маш их өвдөлтийг мэдрүүлж байгаа. Тэгэнгүүт би буруутан хайж эхэлсэн. Тэгээд би буруутан хайж эхэлсэн. Тэгээд би өөрөө сайн юм чинь хүүхэд манд бурууталж сарж байгаа байхгүй тий. Тэгэхээр буруутан хайхаар хүүхэд манд буруутай. Тэгэнгүүт энэ гаргасан алдааг тэгээ өөрөөсөө бурууг хайхгүй хүүхдээсээ бурууг хайгаад тэгээд дандаа хүүхдээ зэмэлдэг, буруутгадаг. Тэгээд эцэг эхийнхээ хувьд болохоор зэрэг бас сайн ер нь бол хүүхэд тийм ээ эцэг эхийгээ төгс төгөлдөр одоо ээжийг бол хамгийн үзэсгэлэнтэй, аавыгаа бол хамгийн хүчтэй тийм ээ. Тэгээ мундаг хүмүүс гэж бодож итгэдэг. Тэгтэл асуудал гарна, загнуулах асуудал гарна. Тэгэнгүүт юу гэж боддог вэ гэхээр би үгүй сайн хүүхэд байх гад хичээсэн боловч гэхдээ эцэг их маань төгс төгөлдөр учраас тэр асуудал миний буруу болж байна. Тэгэхээр энэ бол маш их өвдөлтийг бий болгодог. Тэгэнгүүтээ буцаагаад эцэг ихтэй илүү их таалагдах гад одоо анхаарал авах гад тэгээд магтуулах гад гэдэг юм уу те энэ болгоноос болоод улам их нөгөө хичээдэг. Тэгээ хичээх болгондоо улам их одоо буруу зүйлийг одоо тэгээ төгс төгөлдөр хийх гэж төгс төгөлдөр нэгэн байх гэж ингэж хичээж явснараа тий хамгийн мундаг нь байх гэж хичээж явснараа өөрөө энэ нь алдаа болд юм байна. Тэгэхээр зэрэг мундаг гэж одоо яг юуг мундаг гэж хэлэх гээд за гадаадад одоо ингээд гараад амьдраад сурхаараа мундаг болчиход байгаа мó үнэтэй машин унахаараа мундаг болчиход байгаа мó тэтгэлэг аваад тэ өндөр гоё сургууль сурхаараа мундаг болчиход байгаа мó олон хүүхд төрүүлэхээрээ мундаг болчиход байгаа мó гоё брендийн цүнх унаад энэ одоо цүнх аваад тэ гоё машин унаад ингээд тэрнгээр аялагч явснараа мундаг болчиход байгаа мó тэ тэгэхэд хийж бүтээснээрээ мундаг болчиход байгаа мó яг юуг мундаг болчиход байгаа яг яахлаараа мундаг болчиход байгаа эсвэл их эрдэм ном одоо их судар ном уншаад ч юм уу тэгснээрээ мундаг болчиход байгаа мó яг яахаараа мундаг болчиход байгаа гэсэн чинь ерөөсөө мундаг гэдэг ойлголт ерөөсөө байдаггүй
одоо төгөлдөр одоо гэгэрх гэдэг зүйл ч угаасаа өөрөө байдаг юм байна л да. Зүгээр л бид нар энийг ирмэлцэж явж байгаа нь хангалттай байд юм байна. За тэгэхээр зэрэг одоо нөгөө энэ нүүдэлчдийн бясалгал маань юу гэсэн үг вэ гэхээр бидний одоо тогтсон нөгөө үзэл бодол байгаа шүү тий. Одоо би одоо сайн охин болно, одоо сайн багш болохоор тий би сайн багш болно гэдэг энэ бодлууд маань өөрөө буруу болж таарч байгаа. Тий. Яагаад за тэгвэл сайн багш болох гээд яагаад буруу болчихж байгаа юм бэ гэд тэгэхээр бас сонирхолтой тий. Яагаад гэвэл сайн болохын тулд би шавнараас илүү байх гэдэг байгаа. Тэ би чамаас илүү шүү гэдгийг одоо мэдрүүлэх шаардлагатай болно. Тэгэхээр зэрэг энд чинь нөгөө илүү гэдэг юм ерөөсөө байхгүй. Одоо юу гэдгийг за нэг хүн за зарим хүн гой дуулдаг байж болно. Зарим хүн гой бүжиглдэг, зарим хүн гой хоол хийдэг. За зарим хүн гой сайхан ярьдаг гэд хүн болгоны одоо дахин давташгүй онцлог чадвар болон тэ хичээл зүтгэл өөр байгаа. Тэгтэл одоо гой дуулдгийн илүү гой бүжиглдгийг арай дутууч гэдэг юм уу? Ингэж үнэлэх боломж байгаа юу гэхээр байхгүй. Тэгэхээр хүн хоорондоо одоо би чамаас илүү, би чамаас дутуу гэсэн юм ерөөсөй байхгүй юу? Бүгдээрээ дахин давтагдашгүй өөрийн гэсэн онцлог чадвартай. Тэгэхээр зэрэг сайн багш гэхээр зэрэг би одоо сурагчлаасаа илүү байна гэсэн үг ерөөсөй биш. Адилхан л суралцаж одоо багш хүн болохоор зэрэг хамгийн яагаад багш болсон бэ гэхээр зэрэг багш хүн хамгийн сайн сурагч байдаг юм байна гэдгийг би энэ олон жил багш хийж авах хугацаанд өөрөө олж мэдсэн учраас багш болж байгаа. Тэгэхээр багш хүн хамгийн сайн суралцагч. Тэгэхээр би та бүхэнтэй яг адилхан суралцагч. Би багш болсороо та бүхнээс ерөөсөө илүү гэсэн үг ерөөсөө биш. Харин яг зүгээр юугаар илүү байж болох гэхээр энэ нүүдэлчдийн бясалгалын 20 хичээлийг нөө багшийн хичээлийг л үзнээрээ илүү болохоос биш. Үзнээрээ л илүү байгаа та бүхэндээ одоо ингэ зааж чиглүүлэх гэж яваад байгаа болохоос биш. Одоо та бүхнээс мундаг болохоороо зэрэг багш болоод байгаа гэсэн утгатай ерөөсөө биш ээ. За тэгээд одоо төрүүлж үтсэн байна. Тэгээд хожим сүулдэж үтсэн байна. Энэ хоёр бас зөрөөтэй гэвэл ерөөсөө зөрөөтэй биш. Төрүүлж үтснээрээ мундаг байгаад хоцорч үтснээрээ одоо нэг арай жоохон мяач юм уу тийм ойлголт ерөөсөө байхгүй. Тэгэхээр зэрэг нүүдэлчдийн бясалгал маань ерөөсөө энэ бидний одоо энэ тархиндаа ингээ бодцсон байгаа энэ хайрцаглагцсан сэтгэлгээ одоо энэ мундаг байх, гоё байх, нөгөө аз жаргалтай байх, юуг аз жаргалтай гэж хэлхийн гэдэг хүн болгонд ч өөр ойлголт байгаа тийм ээ. Гэхдээ бид нар энэ одоо харахны тойрог гэж яриад байгаа. Биднийг одоо ингээд цаанаас нь удирдах байгаа байхгүй юу? Хэвлэл, мэдээлэл, гар утас одоо бүх одоо удирдах болох зүйлээр бид нар удирдах байгаа. Өмнө нь болохоор зэрэг биднийг зөвхөн одоо биеийн хүчээр боолчилдаг байсан бол одоо тарих, оюун санаа болон биеэр боолчилдаг болцсон. Одоо бид нар энэ одоо баян тансаг энэ амьдрал одоо тиймийг л одоо гоё хаусанд амьдарчих юм бол юм гоё машин унчхал юм бол би аз жаргалтай нэгэн болно. Тэгснээрээ би бусад хүлээн зөвшөөрөгдөн гэдэг одоо ийм нэг хайрцагт орчод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хайрцагнаас чөлөөлөгдөхий. Тэгэхээр энэ хайрцагнаас чөлөөлөгдөхөөр илүү их чөлөөтэй болох юм. Тэгээд бас нэг сонирхолтой олж мэдсэн зүйл юу вэ гэхээр намайг одоо ингээд дээдзүүдтэй уулзахаар юу гэж хэлдэг гэхээр чиний одоо чи маш их зүйлийг мэдж байна. Тэгээ би тэгээд ерөнхийдөө бол би тэгэл байнгын сураад явж байгаа байхгүй. Байнгын л ингээ сургалт авч идэг. Байнга л нэг юм шин юм сурчсан, мэдцэн явж идэг. Тэгээд би бол юу гэж боддог вэ гэхээр за би энэ сургалтыг л суучих юм бол нэг өөрийнхөө асуудлыг олоод ингээд засагдчих юм болов. Тэгэл явж дахиад нэг сургалт гараад байна. За би яг л энэ сургалтанд л сурчих юм бол би ингээд асуусан асуултынхаа хариултыг олчих юм болов гэд ингээд сургалтын хооронд ингээд үргэлж явж идэг. Тэгээд нүүдэлчдийн бясалгалын сургалтанд суугаад надад юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг чиний мэдүүл зах хүч нь хангалттай дүүрч гсэн байна. Чи хитрхи хийх мэдснээрээ харин чиний үйлдэл чинь байхгүй болчихож үйлдэлгүй болцсон байна. Тэгэхээр бид нэгэд маш олон сургалтанд сургаад идэг ямар ч үйлдэл хийхгүй бол тэрийг сурсан мэдсний яг хэрэг бас байгаа юу үгүй юу гэдэг бас том асуулт байгаа тий. Тэгэхээр зэрэг яг энэ үйлдэлгүй болчтой. Тэгээд хитрхи юм мэдэх нь бас хойш татах зүйл мөн үү? Хитрхи их юм мэдхээрээ бас үйлдэлгүй болно. Үйлдэлгүй болгоод идэг гинэ. Тэгэхээр зэрэг бас тэр их сонирхолтой
ерөөсө хаанаас ч одоо уншиж олж мэдхэрэггүй зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ манай нүүдэлчдийн бяцлал болохоор зэрэг маш их одоо ийм олон хаанаас ч одоо уншиж олж мэдхгүй бас энэ мэдээллүүд бас байж идэг. За тэгээд үйлдэл зөндөө хийдэг шүү гинэ. За тэгэхээр сурсан мэдснийхаа хэмжээнд үйлдэж чадахгүй байгаа нь өөрөө асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөө энэ их мэдээллийг авахаараа зэрэг бас асуудал болоод байгаа. Дахиад нэг асуудал нь юу вэ гэхээр зэрэг нөгөө тогтмол ус одоо өмхийрдэ шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо энэ их эрдэм мэдээлэл одоо мэдлэгийг авчаад өөртөө хадгалаад бас гаргахгүй болвол эн чинь өөрөө бас нөгөө сүү ээддэгтэй адилхан, ус өмхийрдэгтэй адилхан одоо тийм бас нөгөө ээдлэг нөгөө мэдээлэл мэдлэг байна ингээд ээдээд гашлаад байгаа байхгүй юу. За тийм учраас бас намайг маш сайн одоо сурсан мэдснээ түгээ гаргаа гэж хэлсэн. Тэгээд манай 10-тад ороорой манай 10-т болохоор одоо бараг тий Аз, Австрал, Европ тэгээд Америкаас нэгдсэн 10-тууд байгаа. Тэгээд ингээд бодохоор 10-тад нэгдсэн хүмүүс байгаа. Манайд одоо 2 гишүүн дутуу байгаа. 2 гишүүн дутуу байгаа. Тэгэхээр 2 гишүүний нэг нь болж ороорой. Тэгээд би түрүүний хэлсэндээ мундаг гэж яг юу хэлэх гээд байгаа. Тэ одоо ингээд зүгээр маллаад ингээд явж байгаа хүн мундаг уу? Тэр бол үнэхээр мундаг байхгүй юу? Тэгэхээр энэ мундаг гэж одоо энэ юу яадаг энэ өөрийгөө хайрцаглагцсан сэтгэлгээнээсээ гаргаад тэгээд ингээ гадаадаа те галуу шууны мах идсэн энэ хүмүүстэй бас нэгдээд те Монголд идэг болвол нэгдээд эсвэл өөр можид байдаг өөр газараас байдаг болвол тэгээд бүгдээрээ нэгдээд тэгээд орж ирээрээ те бид нар бас хэд удаа уулзаж ярилцсан. Тэгэхээр тэр дотор бол үнэхээр одоо хүчрэхэг одоо үнэхээр одоо маш их туулалтай тэгээ маш их мэдлэгтэй хүмүүс орж ирсэн байлээ. Тэгээд тэр хүмүүсээ маань хамгийн гол зүйл нь юу вэ гэвэл маш зоригтой хүмүүс байсан. За зоригтой гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг өөрт одоо тохиолдсон тэр асуудал тэр эмзэг асуудал байгаа. Хин нэгэн тэгээ хилчгээр тэр одоо асуудлаа хилчгээр би нэг би нэг бусдын нэг доор орчих гээд байгаа юм шиг тэр мэдрэмж байгаа шээ тий. Тэгэхээр зэрэг энэ мэдрэмжээ давж гарах нь бас айгүй чухал. Тэгэхээр энийг зоригтой айгүй сайхан нээлттэй ярьж чаддаг тийм хүмүүс бас орж ирсэн надад бас үнэхээр багталтай гой санагдсан. Тэгэхээр зэрэг одоо нэлээд халуухан тэгээ 10-тыг би бас бүрдүүлж байгаа. Тэгээд энэ 10-таа би бас тодорхой хэмжээний бас шалгуур тавьж байгаа. Тэр шалгуур нь юу вэ гэхээр зэрэг нүүдэлтийн бяцлаглалын хичээлийн одоо танилцуулах хичээл 1, 2 дугаар хичээлийг заавал үзээд орж ирээрэй. Яагаад гэвэл та тэр хичээлийг үзэж амжихгүй байвал та манай 10-тад орж ирээд хичээлээ үзэж амжихгүй гэсэн үг. 7 хоногт ер нь бол багадаа 4 цагийг зарцуулах цаг зав танд байгаа юу гэдэг асуултыг эхлээд өөрөөсөө асууна. Мөн мөнх гайхамшиг багш ярьж байгаа тэ арга барил хэв маяг нь танд таалагдж гэнэ үү, санал нэгдэж гэнэ үү гэдгээ бас та өөрийгөө шалгана. Тэгээд бас миний хичээл байгаа. Тэгээд миний бас хэмжээ одоо ярьж байгаа, өгч байгаа байдал бас тантай таалагдж гэнэ үгүй юу гэдэг маш чухал. Тэгэхээр энэ болгоныг та бүхэн өөр дээрээ бас авч үзээд өөр дээрээ дүгнэж цэгнээд одоо би бол таны 10-ын багш мөн үү биш үү тэ энэ нүүдэлчдийн бяцлал хилийн хичээл танд таарах уу зөв үү буруу юу гэдгийг нэлээд сайн бодож тунгааж иж за би одоо энэ мөн байна тэ 7 хоногт би ямар ч гэсэн 4-өөс баггүй цагийг зарцуулж чаднаа. Би одоо өөрчлөлт хийхэд бэлэн байна. Би энэ хайрцаглагдсан сэтгэлгээнээсээ гарч өөр мэдээллийг авах те өөрийнхөө сурсан зүйлийг одоо юу яах те зарим нэг зүйл чи одоо бидний буруу итгэл үнэмшил бас бидний дахиад дараагийн төвшөнд аваач чадвал саад болдог. Энийг бас юу яхад бэлэн байна. Орхиход бэлэн байна гэсэн юм бэлэн хүмүүсийг та бүхэн одоо манай 10-тад орж ирээрээ. Тэгээ манай хичээл маань 7 хоног болгоны 2 дахь өдөр болон 5 дахь өдөр буюу мегмар баасан гарагт Монголын цагаар 20 цагаас явагдах болно. Тэгээд ерөнхийдөө бол хилэлцүүлэг хичээл маань ерөнхийдөө цагаас 1 цагаас 2 цаг үргэлжилдэг байгаа шүү. За тэгээд та бүхэн энэ цаг хугацаа гаргаж чадна, хичээлээ үзэж чадна, хилэлцүүлэгтээ орж ирж чадна. Тэгээд 10-ын системээр явдаг.
яагаад цаг гаргах нь юм чухал юм бэ гэхээр зэрэг би бас зөндөө олон хичээлийг одоо үзчихсэн. Хичээлд ороод онлайн хичээлээ үзээд дундаас нь дуусахгүй хаях тохиолдол маш их байдаг. Тэгэхээр манай хичээлийг бол тэхэх боломжгүй. Яагаад гэвэл аруулаа 10 багт аруулаа яг ижилхэн төвшөнд явна гэсэн. Эхнийхээ хичээлийг үзээд бүх хүн хичээлээ үзээд тэгээд эргцүүлээд тэгээд хилэлцүүлэхтэй орсны дараагийн хичээл тавигддаг. Хэрвээ та тэр дотроос хоцроод ч юм уу хичээлээ үзэж амжихгүй бол нөгөө 9 хүнээ чирэх буюу нөгөө хүмүүс маань шинэ хичээлээ үзэж амжихгүй гэсэн. Тэгэхээр хамтын хариуцлагыг одоо үүргүүлж байгаа юм аа. За тэгээд та бүхэн манай 10-д амжиж ороорой. Дараа 7 хоногоос хичээл маань ер нь бол 10-д маань бүрдээ дараа 7 хоногоос эхэлж гин гэж найдаж байна. За баяртай. Тэгээд яаж холбогдох вэ? Яаж манай 10-д орох вэ гэвэл энэ ундраа NG гэдэг энэ хаяг руу шууд бичээд тэгээд эхний шатны 10 хичээл маань манай одоо багшийн хямдралаар 300,000 байгаа шүү. За баяртай.